тий. Хэр бэлэн байна? Зүгээр. Дандаа мэрэгжлийн холбогдлолтой асуултанд хариулдаг болохоор энэ удаа их сонирхолтой байна. Хамгийн сүүлд сонссон дуу. Хамгийн сүүлд сонссон дуу гэвэл би сонгодог хөгжимдөх дуртай. Сонгодог хөгжим сонсдог. Тэгээд яг дууных нэрийг мэдэхгүй байна. Жизелийн нөгөө хонт бүжгийн жүжиг баггүй юу? Хамгийн сүүлд авсан зураг. Хамгийн сүүлд авсан зураг гэх юм бол энэ самцны завгаар эднэр хүнд үзүүлэх гэдэг өөрөө өмсөөд тэгээд явуулахдаа өөрийнх нь зургийг нь дарсан байна. Өдөрт хамгийн их ашигладаг аппликейшн. Instagram. Андуурч ирсэн хамгийн хөгжилтэй чат нь юу байсан бэ? Хөгжилтэй чат андуурсны мэдсэр байхад л яана уучлаарай андуурчлаа гэл те. Кадрыг анзаараад байхад ер нь Монголын баг ихэнх бүх мисүүдийг бараг таних байх. Тэгэхээр тэднэртэй холбогдлолтой тийм хөгжилтэй чатууд иржсэн болоо тэрнийхэн дуугаарыг мэдхүү ч юм. Тийм үгүй зүгээр хамт байж хахад юу яадсан тийм ээ. Төгсөө битээр нэг болцсон байхгүй юу? Тэгээд нэг гадаа нэг шилэн юм хаалттай нэг ресторан тоодд сууж байсан чинь битэрийн зургийг зарангуутлаа цэнгүүн рүү явуулсан байт юм билэ. Энэ хоёрыг хардаа мартаа гэж яад ч одоо төгсөө битэрийг явуулсан гэдгээр нь ч юм уу нэг эсвэл манай нэг туягаас модель гэдэг тэрийг битэрийг хамт ингээ сайт майтан дээр бас нэг тийм байдалтаар их бичдэг. Ер нь бол нэг талаар аюу азтай зарлам шиг санагдаж байна. Дандаа том мисүүдтэй нэр бүхий холбогддог тий. За таны уншиж байсан өөр чинь талаар хамгийн хөгжилтэй комент юу байсан бэ? Яасан жижиг юм бэлгсэн биз дээ. Уул 8 өндөр зурган дээр аим өндөр хараг гараад идэг. Тэг боддоор уулзаад ирэхээр уг хүмүүс маань л метр 65 өндөртэй. Тэгэхээр тэр би таныг тэнцээ харсан штэ аим жижиг юм байлээ штэ л гэсэн дандаа нэг тийм байт. Тэгэхээр юу гэж хариулах вэ? Дотроо бол би л гэх үү? Тий, би алаад байна штэ тий болно. Тэгсэн чи гэх хүмүүс тэгж бодоод. Хэрвээ YouTube паглаа гэвэл хамгийн сүүлд үзэх видео юу авах вэ? Байгалийн дуу чимээ тийм ээ, усны, горхины гэх мэтчлэн тийм жоох. Ер нь бол өөрийгөө нэг сайхан тайвшруулад Тэгээ тайвшруулаад анх хамгийн сүүлд YouTube дээрээс тийм сайхан зүйл сонсъё. За хэрэг хэн нэгнэр кадр гэдэг хүнийг бүр зүгээр сайхан яриулъя гэвэл хинээр өөрийгөө яриулах вэ? Заавал сайн ярих байх та. Би нөгөө Монголын топ биз тэрүүгээр гэж хэлэх юм болов уу гэж бодчихлоо. Үгүй. За хэрэг та 1 жилийн хугацаанд амьгүй объект болох шаардлага гарвал ямар объект болох вэ? Хүүхдийн тоглоом гэдэг болд юм уу? Дуу хуур шаагсан 1 жил гэх юм бол амар утгатай байх нь шүү дээ. Ингээд дэмбийгээ байж байгаа юм чинь. Дуу хуур ингээд хуурд яасан баяр цэнгэл ингэсэн хүүхдийн тоглоом гэдэг үл болох та. Хэрэг та рестораны ахлах тоогооч байсан бол дургуун үндэ ямар хоол хийж өгөх байсан бэ? Дургуун үндэ юу? Хамгийн сайн хоол хийж өгье л доо тий. Тэгээд дургуун үнэтэй чинь тэгэл шилмэл хаглаж ямар хийлтэй юм шиг муухай тий. Зүгээр л хамгийн дуртай хоолыг хийж өгөөл тэгээд харж байгаараа л гээл явах гэсэн мэлгүй. За ер нь нэлээ хэцүү байсан бол барыг шил хаглаад хийх толгойд нь шилмэл орж ирж байна. За тэгвэл хамгийн дургуун үндэ хандаж хэлэх үг. Маргааш нард хамтаа илээ. Хамтаа илээ сайн тий. Зүгээр тийм шүү дээ дургуун үнэтэй ч юм ингэ төрсөлдөж тэр хүнийгаа ингээд доош нь хийх тусам биш тэр хүнийгаа дээш нь татах тусам л би бас өөрөө л давхар хөгжнө гэж бас нэг тийм яриа байдаг үстэй тий. Тийм л. Та алдартнуудаас хинтээ хамтарч уран бүтээл гаргахыг хүсдэг вэ? Наадах чинь би Анжелина Жолитой хамтарч ажилламаар байна. Анжелина Жолиг би тэр нөгөө Maleficent гэх киноныхон дүрээр нь тийм ээ. Тэр дүрээр нь модель болгоод өөрийнх нь загварын шоуны хаалтыг хийх гэх мэтчлэн тийм төсөөл байдаг бүр эсвэл хормын плажны фэшн шоу хийхдээ яг тэр Maleficent дүрээр нь тийм ээ. Гоё плажтай гэх юм гэх мэтчлээ. Магадгүй ойрын хугацаанд Анжелина Жолитой хамтарч ажиллана гэдэгт бол итгэж байна. Хичээгээрээ. Эсрэг хүснийхээ бид орох боломж олдвол хамгийн түрүүнд юу их вэ? Хамгийн түрүүнд тэгэл өөрийгөө тэмдэрх байх, талент харах байх, тийм ээ. Мэдрэх байх. Кадр мөнгөө юунд харамгүй зарцуулдаг вэ? Мөнгийг үү? Мөнгийг би бол мөнгийг цуглуулъя, мөнгийг хураа, мөнгийг тэгж амьдэрдэг үү? Би мөнгийг яг нөгөө мэдрэмжээ авах гэж зарцуулдаг. Хайрын мессеж нэгт байх юм уу? Орлогын мессеж нэгт байх юм уу? Одоо ч хайрын мессеж ирдэг үе өнгөрсөн шүү дээ. Орлогын мессеж их. Танд дурлах ганцхан шалтгааныг хэлээч гэвэл.
Надад дурлах ганцхан шалтгаан гэх юм бол би хүнд тийм мэдрэмж өгөх дуртай. Эсвэл тийм мэдрэмжтэй ч юм уу эсвэл яг тийм баг. Миний мэдрэмжинд хүн маш их дурладаг. Миний байгаа байдал тийм ээ гадна яриа хөөрөнд биш зүгээр надаас ингээ мэдрэгдэж байгаа мэдрэмжинд хүмүүс их дурладаг. Би бол охтуудыг бол ер нь стил гэж хэлэх болов гэж бодчих. Таны бодол арай өөр байна. Басад хүмүүс бол тэгж магадгүй бах нэрэ. Таксинаас мөржижсэн үү? Мөржижсэн. Олон байна уу те? Үгүй. Би ер нь мөрдөг дөө. Үгүй. Мөрөөгүй гэх юм бол юм тэнийг бодлоо л байгаа байхгүй тийм ээ. Энэ бодлоо явах гэдэг ингэж бодсон шүү. Харин би яаж мөрсөн болоо л гэж бодоод ямар ч гэсэн нэг мөрсөн л байх гэж бодож байна. Амьдралтаа орж исэн хамгийн эвгүй байдал. Казахстанаар нэг загварын шоунд явсан. Ганцаархан эндээс хоёр том чемодантай. Тэгсэн чинь нөгөө хил дээр нөгөө бичиг баримтын асуудал үүсээд би ямар ч хэлээ нэг юм хүн байхгүй тийм тосгонд нэг шин хонохоор болсон. Хөнгөө тосгон үүдэн штэ бүр дээр үеийн нэг юм хаалгамаалнууд юм яадгийг онгойлгодог, буудлынх нөрөнд ганцхан нэг имгэн ажиллаулдаг. Нэг тийм газар чил за ингээд өгт юм биш гэж бодчихсон. Хамгийн дуртай бүжгийн хөдөлгөөн. Хамгийн дуртай бүжиглөө нөө. Макарена. За одоо клубд ороод макарена бүжиглээд авах гэж бодож байна. Хамгийн дуртай бүжиглээд гэх юм бол тэгэл гараа хамгийн дэшээ лөргөөл савдсан шүү дээ. Одоо ойрын үед кадрын байнга аялаад байгаа дуу нь ямар дуу вэ? Эсвэл ерөнхийдөө байнгын аялдаг дуу гэсэн. Одоо хамгийн дуртай дуу юм уу? Аялдаг юм. Хамгийн сүүлд одоо гэх юм бол одоо байнгын амд аялж явах юм бол дээгийх чи өвөл гээд аялах байгаа. Тэрэн дээр нь хувцсан дээр нь ажилласан. Тэгээд ингээл юм гарцсан шүү үзээрэй гэл үдсэн цагаас өдийн хүртэл одоо 2 сарын хугацаанд орой болгон сонсож орой болгон аялж. Никитоны Бачлон. Тэ, Никитоны Бачлон хөгжмийг нь бичсэн. Гайхал даврамтай байсан. Кадр юу хэр дуулдаг юм бэ? Нэг би зүгээр л нэг караоке дууч. Караоке дуучин гэж ямар дуучныг хэлээд дээ. Зүгээр яг ингээд хүн болгоо ингээд энэ дээр нэг код хийгэнгүүт тэр болгоно мэдчихэдэг те. Би нэг дуу мэдэхгүй гэж сууж байдаг өмөртлөө нэг найз нь дуу хийгэнгүүт өө би дуулаа гэж микрофон лааж аваад хамтдаа дуулаад байдаг. Тэгэл ямар ч гэсэн тэгэл бүх дууг мэдээд байдаг ш. Тэрийг л одоо караоке дуучин гэдэг баг та. Тэгвэл караоке ороод одоо шууд кодод ер нь бол чийлсэн байгаа гэсэн үг юм уу? Хэд хэдэн код мэднэ. Хамгийн ихэнд ороо шууд хийдэг код нь хэд гэсэн код байгаа вэ? Ямар дуу вэ? 38260 38206 Сарантай гिचийн өчрөлийн билүү байсан. Өчрөлийн билүүзээс жоо хайлаад өгөх боломжтой болоо. Дуурлал харимэн гигэн аюулгүй дуугийг минь чи сонсож гэл. Дизайнер гэхээс бүх төрлийн авьяастай тэр дуудаа караокены авьяас маш ихтэй байна. Кодод нь шийдлээ явж байдаг. За кадр voice дорлоо. За. Айл шүвчийг эргэж хараасаа гэж бодож байна. Тан гэл дөрүүлээ эргэж хараад бас гоё л хат. Дөрүүлээ эргэж харлаа хэнийг сонгох вэ? За тэгэл нөгөө чинь тэгэл ярьж өгнө шүү дээ. Ер нь оког сонгох байх л та. Арай нэг юм стил ижилхийн тий. За танд маш их баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь над жаргал сайн сайхан бүхнийг нийт үзэгч уншигчдийнхаа өмнөөс танд баярлалаа.